За бүгдээрээ сайн байцгаана уу? Season 2-ын 2-1 дугаар тавтай морил. За тэгээд яг энэ дугаарыг бичээс өмнөх нь би нэг цаг гарны өмнө 24 оны 10 сард засагдж байсан Season 2-ын одоо интро ч юм уу те. Teaser маягийн эпизодыг сонсч үзлээ. Өөрөө ганцаараа ярьсан эпизодыг сонсч үзээд өөрөө жоохон олзуурхаж, өөртөө жоохон баярлаж, өөрөө чүчэд бахархаж сонслоо. Бас мэдээж өөрийгөө 30-40 минут сонсноо дөрөв үнэхээр бас хэцүү. Өөрийнхөө хоолойг сонсно. Одоо хүртэл би ингээд өөрийнхөө хоолойг сонсоод бас кринжлсэн хэвээр байгаа. За тэр яг хөө тэгээд яагаад тэр эпизодыг сонссон, яагаад ийсэн бэ гэхээр ерөөхдөө бол энэ дугаар маань Season 2-ын финале, final episode гэх юм уу. 24 оны 6 сарын 18-нд байна. Season-ийнхаа ингээд дугаарууд бичиж хагаад за ер нь ганцаараа ярьж боллоо, ханлаа, өөрөөсөө жоох удчихлаа. Тэгээд бус хүмүүсийн үзэл бодлыг сонссон, шинэ хүмүүстэй уулзч үзээ, танилцж үзээ. Тэгээд тэр хүмүүсийн өдөр тутмын амьдрал ямар байдгийг, тэр хүмүүсийн амьдралыг одоо үзэх үзэл нь юу байдаг ч юм уу те. Хайр дурлалын төлөв те. Энэ дээрээ үзэл бодолд одоо ирээдүйн зорилт өнгөрсөн хийсэн сайхан муухай бүх зүйлсгээ те. Эдгээр зүйлсийн тухай мэдэж авах одоо сониуч одоо хүн гэдэг амьтан чинь гол үндс нь юунаас тэр бааш те. Сониуч байдалтай хөдлөгдөөд хүмүүстэй уулзаж эпизод хийхээр шийдсэн Season 2 гэдэг санааг тэр нэг нартай бороотой өдөр гарч ирсэн би санаж байна. Нарж харж байгаа үерчлээ дээ. Тэг хамгийн анхудаа ингээ хүн рүү бичээд би ингээ подкаст хийж байгаамаа. Тэгээд Season 2 гэж эхлүүлэх гээд тэгээд зочтой ярилцмаа санагдаад тэгээд чамайг таныг ингээд подкастт оруулмаар хана гэдэг анхны урилга дээр явж илаа. Тэгээд тэрнээс хойш жил 4-5 сар өнгөрсөн байна гахалтай. За тэгэл тохиолж гоё юутай байжтай passionate ч гэдэг хүсэл эмээлстэй дуртай байжтай тэгээл хийж эхэлсэн байдгийн. За явсаар байгаад 11 сард нэг анхны эпизод цацж байлаа. За тэгээ анхны эпизод засагснаас хойш явсаар байгаад ингээд 25 оны 10 сард сүүлийн эпизод гэх юм уу. За сүүлийн гэлч бас жоохон дараа солио Season 2 эпизод 45 гэдэг явж магадгүй. Гэхдээ яг үүндээ шударгаар хэлэх юм бол надад яг одоо дахиж Season 2-ыг үргэлжлүүлэх ирч хүч урам зориг хүслэр мэдлэл авсан мэд. Яагаад гэж юу? За нэгтгэн ч гэдэг ах. Ерөөхдөө бол урт үхий богиноор гэх юм бол ямарваа нэгэн зүйл эхэлсэн бол дуусах ёстой жамтай байгалийн хууль хүн үхэхэд төрдөг шиг. Яг бид ингээд цааш нь үргэлжлүүлээд явж болно л. Гэхдээ яг үүндээ би нөгөө түрүү хэлсэн нөгөө passion гэдэг зүйлээ алдчихсан. Passionate байха болцсон гэх юм уу. Яг 11 сараас хойш ингээд 7 оны хагасаа өдөр нэг эпизод оруулж явж байгаа. Яг дунд нь би нэг унсын амьдралын шаардлага ч юм уу зүүн burn out болоод унцсан. Тэгээ пауз авч байгаа 1 сар 2 сард очлоо. Ирээд ирсэн. Тэр эргэж ирэх гэсэн би үүнд нэг хүсээгүй. Яагаад гэвэл нэг юу гэдэг хүний өмнөс ч юм уу те нэг дарамттай ч юм шиг ингээд нэг хийх ёстой юм шиг санагдадсан учраас ингээд тэр үргэлжлүүлэлт хийсэн. Гэхдээ яг тэглээгээ би нэг амар тийм стил гаргаагүй ч гэдэм үү тэгсэн үг бол биш, нэг халтуурсан гэсэн үг биш. Би яг юу гэдэг яг л анх яаж ихэлсэн нэг тэр шиг ихтэй бүр ингээд сайжруулад тэг ингээд дуусгаж байгаа гайхалтай. Яагаад ингэж яриад байна вэ? Миний хувьд бол ингээд урт хугацаанд нэг зүйл ингээд урт хугацаанд хийн гэдэг бол бас үүндээ challenge, so fucking challenge. So жил гарангийн хугацаанд нэг зүйлийг тууштай байсандаа хийгээд ингээд дуусгаад ард нь гарч байгаад бол би бол баяртай. Яг үүндээ жил гарангийн өмнө чинь зүйл бодол байлаа шүү дээ. Тэгээд бодол байсан зүйлээ ингээд бодит болгоод тэг ингээд ард нь гарч байгаад маш их баяртай. Тэгээ юуны түрүүнд нийт оролцсон 43 хүндээ 43 зочдтой оролцогчтой их маш их баярлалаа. Би ч ингээл одоо та нар юу ихтэй мэдж байгаа да. Ингээл Instagram-аар чат бичнэ. Самано намайг Кирито гэдэг юм аа. Season 2-ын тэд зочноор
өөрөөтөө нь оруулах гэсэн юм аа гэдэг ингээд Spotify ч Apple Podcast-ын ингээд линк ингээд хамт явуулна зав. Тэгээд тэр хүн ингээд хизээ тэр Instagram-ийнхаа DM-ийнхаа request руу чарах юм бүү мэд. Би сонирхолтой факт хэлэхэд орсон хүмүүсээс илүү ороог хүмүүс нь их заяа. Ингээд би одоо ингээд миний ингээд одоо өглөө тавьсан ч юм уу те ингээд энэ үний оруулах юмсан даа гэсэн хүмүүс нь тооны хувьд бол их. Тэгээд нэг дугаар битсэн. Тэр дугаар маань ингээд устгах зээрээс ороогүй цэцэгдаагүй. Тэгээд тэр бол би яг зөв сонирхолтой байдал хэлж байгаа шүү. Зөв бүх бичигдсэн дугаар бол ерөөхдөө орсон, нэг дугаараас бусна. Тэгээд одоо яа их вэ? Тэгээд би дунд нь бас нэг хүнээс зөвлөгөө авсан юм уу гэдэг. Season 2 яах вэ? Хүү те ингээд унцсан үедээ би ингээд асуусан. Тэгээд тэр хүн маань ингээд хариулж гисэн бас маш их баярлалаа. Тэгэхгүй бол ингээд яалтч ингээд 7 хоног болгоны хагас өдөр ингээд оруулах хэрэгтэй гэж нэг жоон дарамт маягтай байгаа байхгүй. Тэгээд сүүлд ингээд яг үндэ салхсан ядарсан нөө пашнт нь авсаа. Гэтэ яг хуу эргээд харахад бол үнэхээр би ингээд чадчихсан байгаа байхгүй. Тэгэхгүй энэс л ингээд дуртуудаа үргэлжлүүлэх юм бол яг үндэ чинь үнцний алдах гэдэг те. Тэгээ хэдий ингээд оруулж болохоор ингээд боломжтой сонирхолтой ингээд гоё яриа гарах хүмүүс зөндөө байгаа ч гэсэн би өөрөө нөө асуулт асууж байгаас ингээд өөдчихсэн салхацсан байсан. Яг үндэ би ингээд эпизодны тоо хэлмээрг байгаа ч гэсэн 30-аас хойш би үндэ за болий дөө гэдэг нэг хүчээр ингээд хийж явсан. Тэгээд тийм болохоор болж байгаа. Гэтэ яг it was nice run. Тэгээд нийт 43 хүнээс нэг гарын 5 уранд багтахаар эхлээ зочдоор орсон. За тэгээд зочдын сонголтын дээр бол та нар хэрэг ингээ анзаарсан бол стоник салбарын төрлийн хүмүүс байгаа нэрээ сансрын засагчаас бусдын бүгд болоо. Магадгүй энэ 43 дотор ирээдүйн сансрын засагч байхыг бас би үгүйсэхгүй. Тэгээд эрэгтэй зочдын хувьд гэх юм бол ингээд насны юу гэх юм хөгшин зүйл хүмүүс оролцсон юм шиг. За тэгээд яг тэр хүмүүсээс яг хараад та нар ингээд хараад сонсоод дугаарыг сонссон бол эрэгтэй хүмүүс ч нэрээ ийм байж болох юм ингээд хооронд нь харьцуулаад шинжээ те. Окей гэж явж болно. За тэнгууд эмэгтэй хүмүүс те. Яг ягаад эмэгтэй хүмүүсийг ингээд түлхүү оруулсан гэдэг та нар өнөөдөр мэдчихэж байгаа бох. Маш их сонирхолтой хүмүүс шүү дээ үүндээ. Та нар өөрсдөө мэдхгүй л яваад байгаа. Тэгээд ингээд таньж мэдхтэй discovering хийх, explore хийхтэй маш их сонирхолтой байсан. Стил би ингээд гайхсарал байгаа. Тэгээд гэтээ яг үүндээ энүүхэндээ гэж хэлэхэд байна. Миний хувьд ингээд сүүлийн бодож байгаа бодол нь юу хэр хин нэгний таньж мэднэ гэдэг бол үнэхээр дуусчгүй зүйл юм байна. Тэгээд ингээд таньж мэдж ойлгох тусам бас жоохон ингээд дургуур мэл санагдах үе байхын хүмүүстэй. Гэтэ яг хөө тэгээд өнгөдөг амтныг одоо яалтав. За тэгээд одоо өөр юу ярих хэвтэй болоо. Би яг нэг эпизод тэг дээрээ бас одоо яг юу ярих хэвтэй болоо гэд. Та нар анзаарах юм бол тэр эпизод тэг дээр ярьжсэн миний ярианы өнгө одоо хэлэмж би хэлэмж хин шашин зүүн нэг ярианы өнгө айс одоогийн бид хоёрын ярианы өнгө айсаар бол тэнгэр газар шиг байна. Яагаад гэвэл би бас үнэхээр их юм ярьсан байна. Үнэхээр гоё хүсэл эрмэлзэлтэй байсан байна. Тэгээ одоо бол тэр маань жоохон унсан байна. Гэтэ их хөө. За тэгээд яг энэ эпизодыг би нэлээд олоодаа бичсэн. Тэгээд энэний өмнөх нэг 13 минут би юм ярьсан. Тэгээд 13 минутын дээр юу ярьсныг бисэн санахгүй байна. Гэтэ яг одоо ингээд харж болно. Эпизод 1-ээс ахуулаад эпизод 43 хүртэлх орсон хүмүүс. Гэтэ яг би анхны ярьжсэн юм нараа ерөнхийдөө бол анхны одоо бодсон тэр жанжин шугам ч юм уу тэр нэг тийм алсын хараа нэг вишн байгаа шүү дээ. Тэр бол ерөнхийдөө алдаагүй. Гажаагүй байсан байгаад хийж дуусгасанд бол талархаж байна. Тэгээд энэ хүмүүсийг би ингээд яг би өчтөр бодсон юм аа. За яаж маргааш энэ дугаараа бичих вэ гэдэг. Яг би ингээд гоё категорилж болох байсан л да ингээд
дараагийн хүмүүс сонсоход амар юм болов. Гэхдээ яг хүмүүсийг тэгж ялгаад яах вэ? Тэгээд энэ бол юунд ингээд more than podcast, more than just episode, like it's одоо гэдэг орж байгаа хүмүүсээс би ингээд эпизодны сүүлд ихэнхт нь асуудаг зүйл нь юу гэхээр яг жилийн дараах өөртөө ч юм уу 2 жилийн дараах өөртөө 3 жилийн дараах өөртөө яг хандж хэлэх юу байна те эсвэл нэг сарын дараах ч юм уу те эсвэл ингээд энэ эпизодыг цацагдж явах сонсож явахдаа өөртөө хэлэхээр зүйлс яг юу вэ? Ирээдүйн өөртөө зөвлөж хэлэх юу вэ ч гэдэг үү те. Тэгээд тэрэн дээр ингээ хүмүүс янз янзын байдлаас өөр маш одоо гэдэг өөртөө зориулаад их сонирхолтой зүйлс хэлдэг. Тэгээд эпизод цацагдах болгонгуудыг тэрийг өөрөө буцаага сонсдог. Тэгээд ингээд над руу бичдэг ч юм уу тэгээд ваа ингэж бодож ирсэн тэгчихсэн байна. Одоо ингээд их сургуульд орохыг хүсэж ирсэн бол их сургуульд ороод тэнцчихсэн байдаг те. Эсвэл шалгалт үе гэжсэн тэрэндээ тэнцчихсэн байдаг. Эсвэл цавгаагаараа гэж бодчихсан бол цавгаагаараа цацчихсан байдаг те. Жүжигийн нээлт болгочихсэн тэрэндээ бэлтжижсэн. Тэгээд жүжигийн нээлттэй ингээд амжилттай ингээд явж байгаа ч юм уу. Загварын шоу хиймээр байна те ингээд хийцэн ч юм уу те. That's the fucking point, you know. That's the fucking point of season 2. Like би тэр хүмүүс ингээ баярлж байгаа байхгүй ягаад гэвэл тэр хүмүүс ингээ хийхийг хүссэн тэрийг ингээ илэрхийлсэн тэгээ чадчихсан тэрийг ингээ буцаага сонсож байгаа. Яг би тэр нэг зүйлийг нь одоо ингээ тэр мөрөөдлөө ч юм уу зорилгоо билүүт би нэг хамт тус болоогүй л те хамаагүй л те би гэнэ. Гэхдээ ингээ ядаж тэр зүйлийг ингээ баримтжуулж аваад ингээ ирээдүйн өөрт нь ингээ сонсуулж байгаа да. Би өөртөө ярьж байгаа байхгүй. Тэгэл болчих. Одоо нөгөө нэг тэр минь сайн явал болоо энэ минь сайн явал болоо гэж шиг энэ нэг 43 зоч маань л нэг зайлуулж чаашаа. Ингээд яг өөртөө хүсэжсэн ирээдүйд дахиад хүсэж байгаа зүйлстэй ингээд хүрээд явж байгаад ингээд харахад бол би бол маш их баяртай байгаа. Тэгээд хамгийн гой сонирхолтой нь ингээд тэр энэ 43 өнөөс ч ингээд бараг л бүгднтэй нь ингээл анх удаа уулзаал. Одоо ингээд би гоё ингээд танад гоё ярьж өгөлт ингээд яг оролцсон хүмүүс л бүгдээр мэдчихэж байгаа. Гэхдээ яг оролцож байгаагүй ч юм уу эсвэл анх удаа сонсож байгаа хүмүүс хэлэхэд хэрхэн ингээд season 2-ийн ямар нэгэн аль нэг эпизод хэрхэн бий болдог вэ гэхээр за би ингээд Threads ч юм уу Instagram, TikTok-т ингээд ухаж агаад нэг хүний нэг пост ч юм уу бичсэн юм ингээд за зургийг за болоо за үүнэл ингээд нүдэнд тусаад ингээд таалагднаа да тий. Тэнгүүд окей гэдэг ингээд ороод харна шалгана ингээд амин стокинг хийж байгаа юм шиг ингээд бүх юм ингээд ухаж үзээд тэгээд бичиж байгаа зүйлс нь одоо ялангуяа нэг Threads дээрээс бол маш олон зочд орсон. Тэгээд тэр хүмүүсийн бичиж байгаа зүйлс ярьж байгаа зүйлс тэр таалагдсан учраас ингээд шууд ингээд юу яан зөө бичнэ. Самэноо намайг гэртээ гэдэг юм аа. Өөрийг чинь ингээд season 2-ын дидэх дугаарт оруулах гэсэн юм аа. Зочноор оруулах гэсэн юм аа гэдэг. Одоо нэгс нь бол урилга гэх юм invitation явуулаад. Тэгээ хэрвээ тэр хүмүүс ингээд зөвшөөрөх юм бол ингээд окей ингээд уулзах газараа юугаа тоглоод явна. Тэгээд яг тэрний ардаас юу яд хөр ингээд нэг яг season 2 гэж юу ямар асуултууд асуух юм те. Ингээд аудио явуулна тэгээд тайлбарлаж өгнө season 2-оо. Тэгэл уулзсан да. Тэгэхээр одоо чинь Монголд хийгдчихсэн локейшнуд гэх юм бол за UBH дотор нэг стадиум байдаг. За сүүлд ангаахын стадиумд бол бас нэлээд олон дугаар бичсэн шүү. За тэгээд кофе шопын дугаар бичсэн юу ч байна. Бүр байрны орцонд бичсэн, байрны орц биш ээ. Нэг барилгын шатны дотор бичсэн ч юм байна. Ингээд локейшн бол их маш их сонирхолтой олон бичсэн. Гадаа сууж байгаа, цэцэл төрөлн сууж байгаа бичсэн. Чүй байна ч гэдэм үү. Тэгэл төшнөгөө ирэхээс өмнө нуух юм асуун юу ямар байна ямар гэл. Тэгэл эпизод эхлэхээс өмнө нэг халаалт маягаар дахиад гоё ингээд зүгээр энгийн яриа өрнүүлж байгаа л тэгэл эпизод бичэн да. Тэгэл яг хөө ихэд бол та нар мэдж байгаа шүү дээ. Эхний асуултууд өдөр тутмын амьдрал за тэгээд юуны орд нэг тэрэгэл эхэлдэг. Яг үндэ би season 1 одоо хамгийн ихний дугаарыг бичиж хат би яг үндэ 43 хүн оруулна гэж бодлоо. Ерөөсө бодоагүй. 43 хүн орны эдгэн ч өөрөө надад их тоо юм шиг санагдах байсан. Одоо ч санагдчихлаа.
Тэгээд жоохон гонигтай л да. Ягаад гэвэл ингээд дуусч байгаа нь яг ингээд илүү олон гоё хүмүүстэй уулзч үзье, учирч үзье, тэгээд танилцъя мэдээ гэдэг. Гэтэл яг заавал бид нартай нэг уулзаад подкаст хийгээд бас заавал албатай биш л те. Зөвхөн танилцаад. Гэтэл яг зөвхөн энүүхэндээ гэж хэлэхэд зарим эпизод бол ингээд нэг жоо ашиг сонирхолтой гэдэг шүү. Би зүгээр яг тийм хүмүүстэй ингээд уулзч үзмээ заавал цацхтай эпизодыг цацхгүй дээ биш. Зүгээр ингээд нэг уулзах шалтгаан хэн цаашаа зөв ингээд гоё гэж уулзах нэг. Подкаст хийж уулзах их бас үүндээ ингээд уулзах аймаг гоё боловсон санал واخхой. Тэр чинь эрэгтэй хүний зүгээс эмэгтэй хүн гэдэг ч юм те. Энүүхэн гэж хэлж байгаа шүү. Тэглээгээ би таныг амар подкаст хийгээ хүмүүстэй уулзаад байх гэсэн үг шүү. Гэдэг юм бол биш заяа. Тэгээд за энэ 43 хүнээс ингээд надад яаж хамгийн юу зүйлс нь юу вэ гэхээр ингээд би яг анх ингээд бодож ирсэн асуултууд те бидний одоо хүний амьдралын мөн чанар те тэдний зорилго өдөр тутмын амьдралын нэтрэгээр одоо би болцсон баг. Одоо үед ингээд уусаа төрний эслэнчлэн хин нэг таньж мэдэх бол ингээд хийж дуусахгүй таньж мэдэх тусам ингээд дургуун үрдэг гэдэг нь ингээд аль сайнчлаараа мууш талаараа ингээд учраас ёо за би ингээд амар их нушаад байна. Тэгээ бас хамгийн нэг чухал зүйлс нь юу гэхээр юу гэдэг түрүүний эслэнчлэн нэг жилийн дараах өөрсдөө сонсоод энэ тэр гэдэг шиг нэг ялгарах юм нь юу вэ гэхээр нэг онцлог юм ч юм уу. Одоо альч зочинтой ярьсан дугаарыг хизээч сонсоход одоо үгүй сэдв нь хуучрахгүй стил сонирхолтой байсаар байх болно. Ягаад гэвэл энэ одоо үед ингээд нэг сар бичигдсэн дугаарыг бичиж байхдаа нэг сард болсон зүйлсийн талаар ингээд нэг тийм цаг үеийнхтэй холбоотой нэг тийм юм ярилцдаг учраас аль цаг үед ямар ч хүн сонссон стил ингээд тийм үү гэдэг ингээд сонсохоор сонирхолтой. Ягаад гэвэл хайрд бол сэтгэл зүй нийгмийн байгаа байлч гэдэг юм уу. Эдгээр зүйлс ингээд цаг хугацааг үл хамааран мөнхийн сэтгэл байсаар байх учраас та нар аль цаг үед сонсч болно. Тэгээд season 2 маань ингээд Spotify, Apple Podcast, Amazon Podchaser, YouTube байсаар байх болно. Тэгээд та нар сонсоод байхад бурдахгүй. Бид одоо өөрөө нэг тийж нэг сонсныг эхний эпизод дуусна. Яг үүндээ нэг хагасаа өдрөлгөө ингээд нэг оруулан тэгээд description бичин ингээд cover зураг анзлан ингээд хөрх ажилтай. Тэнгүүд ингээд заримдаа үүндээ эпизод сонсч амжихгүй үеч бас байсан. Сүүлийн эпизод нь хэрэг амар чанга байсан. Тэгтээ ямарсан би дуусгасан маш их баяртай. Тэгээд оролцсон зочдтой маш их баярлалаа. Маш олон гоё хүмүүстэй танилцсан гоё одоо юу гэдэг танил тал ихтэй болсон ч гэдэм үү те нэг талаасаа нэг салбар хүмүүс байгаа учраас ингээд ингэх гэсэн ингээд нэг тэгээ Монголд байгаа Монгол одоо юу гэдэг хүмүүсийн ч гэдэм эсвэл Монгол байгаа энийг давуу тал нь өгөхөр ингээд баг хүмүүстэй ингээд холбогдоход амархан гэх юм одоо ямар Америкт амьдраад Justin-ийн подкастт оролцож байгаа шүү дээ. Эсвэл одоо Taylor Swift ч юм уу те эсвэл ингээд LeBron James, Steph Curry эдрийг оруулахад бол хэцүү шүү дээ гүндээ. Олон тайлбар биш бол. Тэгвэл монголчин ингээд ер нь л ямар ч хүнээр бичсэн окей гэдэг. Эсвэл дугаарыг болох ч юм ингээд easy байхгүй. Тэгээд тэр нь маш гоё болсон. Тэгээд яг хоо season 8-аа би ингээд илүү надад ч тэр нөгөө оролцсон зочдтой ш тэр ингээд өдрийн тэмдэглэл маягаар ингээд үлдээж байгаа. Тэгээд тэр хүмүүс маань жилийн дараа сонсноо, 20 жилийн дараа сонсноо. Энд ингээд яг амьдралын нэг хэсэг байхгүй. Өөрийнхөө амьдралынхаа нэг хэсгийг ингээд тэмдэглэл болоод үлдээж байгаа. Нөгөө хүнд ч тэр надад ч тэр маш их одоо гэдэг хэрэгтэй, ашигтай зүйл байх нь ойлгомжтой. За тэгээд одоо би нөгөө дахиад нэг эпизод бичих гэж бодохгүй байгаа болохоор ингээд өөр ярьж хэлэх зүйлс байл гэж ярьчмаар байдаг гэдэг. За тэгээд таны харж байгаачлан эпизод 1 дээр номона, эпизод 2 цулман, эпизод 3 ану, эпизод 4 гэгээ,
эпизод 5 гişгээ. За гэдэг хүмүүсийн нэр хэлээд явах зүгээр ч юм уу те. За ингээд 6 дээр 8 байна, 7 дээр их тэнгэр байна, 8 дээр мантхаа байна, 9 дээр уран бэлэг байна, 10 дээр бодомчор байна, 11 дээр нами байна, 13 дээр ихмаа байна, 14 дээр хонгороо байна, 15 дээр гулнисаа байна те. Авш 14 дээр гулнисаа байна, 15 дээр бямба байна. 16 дээр дүлгэн байна, 17 дээр анаа байна, 18 дээр София байна, 19 дээр заяа байна, 20 дээр урунгоо байна, за 21 дээр панда байна, 22 дээр Икарион байна, 24 дээр Ари байна, за 24 би чинь яагаад тоогaalтай байна, 24 дээр Бобо байна ч юм уу те, 25 дээр дүлгэн Шпажин байна, Арма байна, Динзавр байна, Ямка байна, Катогами байна, Солонгоо байна, за хин байна, Дикейн байна те. Тэгээд Муурэж байна, Ахцяа байна, Ами байна, Цотон байна, Болроо байна, Тинуна байна, Намуна байна, Ууна байна, за Ария байна, Цэги байна. За тэгээд сүүлийнх нь мэдээж нэгчин байна ч гэдэг юм уу те. Тэгээд ингээд бас нэг сонирхолтой юм нь юу гэхээр ингээд энэ хүмүүсийн яг нэг байрлалыг одоо юу гэдэг хиний дугаарыг хэддэгтэр цэцэх үед ч их сонирхолтой байсан надад хамгийн их бас нэг чаленж байсан зүйл нь юу гэхээр одоо чинь энэ дээрс ингээд ерөөхдөө бол давхцсан салбарын ч юм уу тийм хүмүүс ерөөхдөө бол байхгүй заяа. Ингээд дараалж орсон ч гэдэг юм уу те. Тэгээд ягаад хэдэ та 43 дахь эпизодыг сонссон бол ягаад тэр хүнийг би ингээд хамгийн сүүлийн эпизодоор сонгож агуулсан мэт ч гэдэг юм уу те. Эсвэл эпизод 1 дээр ягаад Номона гэдэг хүнийг ингээд хамгийн ихэнд оруулсан ягаад part 1 гэж оруулсан ч гэдэг юм уу. Ингээд 2 дээр тэрийг, 8 дээр тэрийг те, 11 дээр тэрийг, 24 дээр тэрийг ч гэдэг юм уу. Одоо шинэ 24 дээр Бобогийн дугаар бол Бобо ингээд машин сагсч байгаа тийм 24 дээр чинь копигийн дугаар ч гэдэг юм уу те. Эсвэл ингээд 8 дээр байгаа ингээд 8 чи ингээд юу гэдэг вэ Infinity гэдэг утгаараа ч гэдэг юм уу те. Гихч шиний ингээд дугаар болгон, дугаарын тоо болгон тэр дугаар дээр байгаа зочин болгон гэсэн ингээд цаана ямар нэгэн байдлаар юутай байгаа. Юу гэдэг лээ. Энэ жоохон тийм нэг зөв би ингээд рандомор тааруулсан гэсэн үг биш зөө. Тэрийг тэгээд яг ойлгох нь ойлгохгүй. Тийм байна да хүүхдүүдээ. Тэгээд ямар ч байсан season 2-ыг season 1-ээс ахуул. Ер нь бол ингээд season 1-ээс ахуулаад season 1 ч одоо 24 оны 5 сард л эхэлжсэн шүү дээ. Бүр ингээ хамгийн ихний дугаараас нь одоо өнөөдөр энэ дугаар хүртэл сонсогч нартай маш их баярлалаа. Яг үндэ нэг амар тийм хандлт мандал бол олонний танил болоогүй. Гэтэ угаасаа яг би season 1-ийн эпизод дээр хэлжлээсэн мөлий нэг олонний танил болох нь сонирхол байхгүй гэх. Тэгэнгүүтээ season 2-ийн интро дээр болохоор би ингээд жоо олонний танил болмоор байна гэж хэлсэн. Гэтэ яг би олонний танил болоогүй л дээ. Гэтэ ингээд маш гоё ингээд танилын хүрээтэй ингээд олон гоё за найзууд гэж бол би бодлоо хэлэхгүй. Гэтэ ямар ч ингээд маш гоё ингээд таньдаг хүмүүстэй болж чадсан нэг ингээд гоё авууштай. Тэгээ тэр хүмүүсийн тухай ингээд тэр хүмүүсийн түүхийг сонссондоо маш их баяртай байгаа. Тэгж нэг тэнэс биш нэг хандлтын төлөө явах шаардлага байхгүй. Тэгээ та нар юу анзаардаг бол ингээд 1-ээс 5 дахь хүртэл ингээд countdown үүсгээд ингээд стори оруулж байгаа шүү дээ Instagram дээр. Тэр мөр чи ингээд та нар одоо ингээд эргээд нэг харах юм бол ингээд дандаа тэр хүмүүсийн тухай ингээд тэр хүмүүсийг л аль болох ингээд маркетинг гэхээр бүрүүлж гээд гоё ингээд яг тэр 5 стори ч юм уу тэр 10 сториг үзээд эн чинь ийм хүн байгаа мэн те ийм хүн орох ч юм ингээд тэр хүнийхээ ингээд тухай ингээд мэдээлэл ингээд хүмүүст ч өгөөд тэр хүн өөрт нь ч өгөөд ингээд тэр хүмүүсийн тэр чинь ингээд ерөөхдөө тэр хүмүүс ингээд өнгөрсөн зүйлс байгаа ш тэр хүмүүс ингээд одоо ингээд тэр хайлайт руу сториудыг үзээд тэр сторинууд чинь ингээд тэр хүнийг represent төлөөлөх ч юм уу тийм их зүйл ингээд тийм зорилготой би тийм стори болгоно тэнэс бол юу гэдэг ингээд тэр нэг тэрийг заавал тэр хүн ингээд буцаж меншн нэгээ тэр ингээд хандлт мандал тэр бол I don't give a fuck actually тийм байна одоо өөр тавин дөө гэдэг ямар ч байсан тэгээд надад зөв яг
өмнө нь нэг бодол төрсөн нь юу вэ гэхээр за одоо ингээд 25 оны 10 сард season 2 маань ингээд 43 хүн ороод дуслаа. Тэнгүүд надад стил ингээд оруулахыг хүссэн хүмүүс байсаар байгаа. Хэрвээ тэр хүмүүс зөвшөөрөөд тэгээс би бас хийхийг хүсэх юм бол окей. Хэдэн дугаар цэцэлж магадгүй үсээд 10 ч юм уу те. Яагаад гэвэл нэг Монголоос ирэхээс өмнө би ингээд 2 3 үнтэйгээ яг яалч уулзч амжихгүй тэр хүмүүс маань бас амжихгүй ингээд за дараа болоо гэдэг ингээд орхисон хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүсээгаа ингээд оруулахыг хүсэж байна. Үсээд 10 хүн байна уу да. Тэ. За тэгэнгүүт бас миний нэг бодсон дахиад нэг юм нь юу вэ гэхээр за 25 онд яатсан бол одоо юу вэ л да. 27 онд ч юм уу 28 онд дахиад яг энэ 43 онтойгоо дахиад ихнээс нь уулзъя л та. Тэгээд энэ хугацаанд тэр хүмүүсийн амьдрал яг юу өөрчлөгдсөн бэ? Тэр хүмүүсээ юу даван туулсан байна? Сайхан мохоо юу даван туулсан байна? Тэрийг ингээд сонсё л та. Тэгэх юм бол тэр чинь ингээд илүү гоё. Wow. That's юу гэдэг юм бэ? Прогресс процесс Одоо жишээ нь жилийн өмнө ингээл яаж хэвчээ хүмүүс чинь ингээл хинхний их сургуулаа төгссөн эсвэл өөр ажилд орсон эсвэл албан тушаалд төвшсөн эсвэл зарим нь ингээ ээж болсон эсвэл зарим нь ингээ бүр ингээ гэрэлтсэн байдаг ч юм уу те зарим нь ингээ шинэ бизнес эхлүүлсэн ингээ номоо гаргацсан ч юм уу те ингээ амар ингээ агцтай амьдрал байгаа байхгүй тэдэр нь ингээ тэдэр нь харахаар ингээ хоббиний амар тэрэнд нэг амар нөлөөлсөн байна шүү дээ гэхдээ ингээ зүгээр тэрийг ингээ харахаар ингээ за болж тэ энэ нэг юм ингээ сайн амьдарч явж байгаад болоо доо те гिचэний за тэгээд жилийн хугацаанд яг энэ подкаст миний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэхээр бас юм болсон. Яг үндэ юм болсон. Хөвөн талаас ааш тэр за хөвөн талаас л шүү дээ. Маш их зүйл одоо ингэ энэ подкаст гэдэг зүйл season 1, season 2 гэдэг маш их надад ингэ нөлөөлсөн. Сайн талаараас тэр, муу талаараас тэр. Гэтэ ерөөхдөө бол яач үзсэн сайн талаас их тэгээд too much information гэх юм. Бонус эпизодыг сонсоод байгаа. Тийм тэгээд гоё хүмүүстэй танилцж үзсэн л хамгийн гоё яриг зүйл байлаа. Тэгээд бөөрсөлөлөө Монголд үлдэхийг хүсээгүй нэг шалтгаан нь юу гэхээр зүгээр л миний амар сүртэй үг хэлэхэд байна л да. Нэг хүний нэг ёс журам ч юм уу те нэг ёс зүй гэж нэг юм байгаа шүү дээ. Тэрнтэй ерөөсөн миний яг Монголд амьдралыг тарахгүй байсан. Юу гэдэг нь гэр бүл мөлвөл тэр бол биш. Гэр бүл бол окей байсан. Би нэг гэр бүлийнхээ тааруулцдаг юм бол биш. Тэгээд зүгээр л ажлын байрч гэдэг юм уу те эргэн тойронд байгаа хүмүүсийн үзэл бодол хандлага тэр нэг надад миний яг ёс зүйтэй нийцэхгүй байсан. Тэгээд тийм болохоор би бөөслөгсөн ч гэдэг юм та. Жилийн хугацаанд их юм өнгөрчээ. Нэг season 2-ыг эхлүүлэх болсон шалтгаан ч гэдэг юм уу те. Ингээд хүмүүст хэлжсэн зүйлс нь юу гэхээр Оросоос ирээл тэг ингээд юу гэдэг ингээд ихэд сэтгэл хөдлөлт burn out болоод хүмүүстэй ярилцмаар байдаг. Тэнгүүд ингээд ажлынхан маань ингээд бүгдээр ингээд өөр өөрсдийн хувийн амьдралтай ингээд насны өвч тэр ингээд жоохон ацалтахгүй тэнгүүд гэрийнхантайгаа ингээд ярих ярихгүй байх гэсэн. Тийм болохоор ингээд би season 1-ийг хийж эхлүүлсэн юм аа. Тэгээ одоо ингээд season 1 ингээд өөртөө яриад болчихсон учраас одоо ингээд өөр хүмүүстэй ярилцж үзэх хүсэж байгаамаа гэдэг ингээд зүчтэй хэлдэг байсан. Яг тэрнтэй адилхан тэгээд одоо ингээд 25 онд одоо би ч ингээд 23 онд подкаст гэдэг санаагаа гаргаад 24 онд хийгээд тэгээд season 1-гээ дуусгангуудаа season 2 гэж хэлвэл ингээд 25 онд бараг 2 жил давмцсан болох шүү дээ. Тийм тэгэхэд гоё байлаа. Тэгээд би одоо буцаад хизээ тэгэж ингэж эпизод хийх үү, подкаст хийх үү гэж би бол их сайн мэдэхгүй байна. Ганцаараа суугаад ч юм уу те. Уг нь бол яг season 3 гэж бодсон. Тэгээд нэг удаа бичиж үзсэн. Тэгээд арай л болохгүй байсан. Тэгээ нэг ингэж
гоё бичи яриг гингүүд ингээд миний нэг одоо нэг стил ингээд одоо хүртэл ингээд insecure байсаар байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр одоо ингээд миний ярьж байгаа зүйлийг хэн нэгэн сонсоор ингээд би тэр хүний хүмүүсийн ингээд амьдралын цаг хугацаанаас ингээд аваад авсан гэдэг байгаа хомслаад тэнгууд нөө миний ч нэг юу тийм ингээд яг үндэ тийм аим хүнд хэрэгтэй юм те ингээд одоо бусад контент хийдэг хүмүүс ч юу ч юм тэднэр шиг тийм аим гоё лаг биш аваад ах юм яг үндэ ганц ялангуяа ганцаар ярьж байгаа дугаарууд ингээд авах юм багтай байдаг юм шиг санагддаг учраас жоо санаа зовоод идэв. Тийм болохоор ингээд дахиж season 3 ч юм уу season 4 season I don't know. Гэтэ яг зарим зүйлсийг гоё дээрээ ч юм уу дэжүү дээрээ дууссан зүгээр байдаг. Ялангуяа яг нөгөө хүмүүстэй танилцж байгаа ялах юм тийм үү. Тэгээд өөр 50 даа. Тэгээ одоо хэд минут болсон байна? 31 минут болсон байна. Тэгээ яг бас нэг миний нэг бодож ирсэн юм юу гэхээр нэг хүн сонгож аваад оролцсон оролцогч нараас зочдоос нэг хүн сонгож аваад юу яа. Би өөрөө season 2 хон 40 болоод орё гэж бодсон бохоо. Тэгээ асуултуудаа ингээд асуулгаад өөрөө хариулаад явъя гэж бодсон ч гэсэн яг үннийг хэлэхэд энэ жоо сонь сонсогдох ба. Яг нөө сэтгэлд нийцэх хүн ч гэдэг нь олоход амар хэцсэн байхгүй. Ягаад гэвэл 43 хүн орсон юм уу? 43 хүн одоо яг энэ амар тэнэг юм. 43 хин яг юу гэж асууж байгаа надад амар чухал байхгүй. Тэрнээс хамаарч миний хариултыг өөрчлөх учраас яг нөө нэг миний нөө крипто гэдэг хүн маань ингээд 43 өөр янзаар гарч магадгүй одоо байхгүй. Тийм болохоор ингээд яг үндэ хин нэг намаа юу гэж бодох бол хамаагүй л дээ. Гэтэл сөрөлтөө бас дээ. Тэгээ тийм болохоор заа гэд. Юу нэг яг хийх гэж бодсон юм ба. Яг Монголоос явахаас өмнө бодсон. Тэгээд амжаагүй. Гэтэ яг. Тэгээ нөгөө нэг хин нэг таньж мэдих тусам гэдэг байгаа шүү дээ. Хэдэн жил айлч уучлаарай. Одоо тийм нэрээ тий. Одоо энийг бас хэлэхгүй болохгүй. Одоо орсон 43 хүн биш үү? 43 тань би стил гоё ярилцаад хэвээр байгаа. Биф ямар ч биф байхгүй ямар ч тийм элдтуу мухай харилцаа ч юм уу гомдсон муулсан хэрэлцсэн яасан бол байхгүй. Мэдээж жил гарсан хугацаанд хүний амьдрал их юм болж юм. Бүгднтэй гоё. Тэгээд миний бас нэг хүссэн зүйл нь юу гэхээр ингээд эпизод хийсний дараа нэг сарын дараа ч юм уу 2 сарын дараа дахиж нэг тийм хүнтэйгээ уулзахыг хүмүүстэйгээ уулзахыг хүссэн одоо юу гэдэг тоглолтын дээр нь очиж үздэг ч юм уу эсвэл номинал дээр нь очдог ч юм уу те эсвэл төгсөлтийн баяр дээр нь очдог ч юм уу те тэгэж явсан яг тэр нь надад их гоё байсан. Одоо би ингээд за хаач одоо юу юун дээр очлоо би санах гээд үзэл та. За тоглолт саксны тоглолтны ноч үзсэн. За контент хийж явахд ноч үзсэн те. Уралдаанд оролцож явахд ноч үзсэн те. Ажил дээр нэг ингээд ажиллаа хийж явахд ноч үзсэн. Тайзан дээр дуулж явахын ноч чарсан ч гэдэг юм уу. Говцны шин загвараа гаргаж явахд ноч ч гэдэг юм уу. Ингээд төгслийн байр дээр ноч ч гэдэг юм уу. Номиналт ингээд. Actually you guys so successful as fuck, you know. I'm so jealous. Тэр нээр гоё байсан. Тэгээд за өөр ярахыг хүссэн юм юм бол дөө зайлвал одоороо болох бах дөө. Тэгээд одоо би ч нийтдээ нэр хэдэн дугаар бичээд гаргацсан байгаа бол ер нь сүүлд харахад 90 эпизод гэж хэлсэн шүү бас базар байна. Амар гоо шүү. Season 1, season 2 за тэгээд дунд нь орсон бонус эпизодууд бодонгууд би нийтдээ 87 эпизод оруулсан байна тий. 88 ч юм уу. Гахалтай. Яг үнэ 88 гэж чинь баг тав биш байхгүй. Тэгээд season 2-ийн үргэлжлэх хугацаа тий одоо үргэлжилсэн хугацаа нэг эпизодны хугацаа
доотлон цаг 30 байсан. Дээдл нь 2-3 цаг шахуу байсан баг шүү. Тэгээд тэр гайхалтай. Яг хөө тэгээд сонсохгүй бол тэр хүмүүсийн л асуудал. Тэгээд өвн 3 цаг нэг хүнтэй юмараа санагдчих. Oh my god, actually so much you know. За. Тэгээд сүүлд нь хэлэх зүйл юм бол намайг тоож миний урилгыг хүлээж авч оролцсон бүх зочдтой маш их баярлалаа. Энэ бол зүгээр л нэг суугаад уулзаад ярьдаг подкаст. Над бол ингээд more than podcast. Монголын нэг гоё юм шүү дээ. More than episode, more than podcast байсан. Тэгээд үнэхээр их баярлалаа. Бүгдэнтэй эргээд нэг удаа хад нэг уулзна. Тэгээд oh my god, би ч баг emotional болох гэдэг байна. Одоо энэ дээр нөгөө видео байхгүй нөгөө миний царай харахгүй болохоор та нэг нөгөө ямар реакшн гаргаж байгаа мэдэхгүй. Гэтэ яг жонгонхтэй дуусгаж байгаа. Тэгээд яг үндэ эпизод 1-ийг бичиж тасчих би зэж төгсгөлийн дугаар гэж бодож байгаагүй байсан. Тэгээд нэлээд бодсны эцэст ингээд дуусгаж байгаа. Үргэлжлүүлэх боломж байгаа. Гэтэ ингээд өмнө хэлсэнчлэн үнцнээ жоо хаалт гэдэг юмсан мэдээд байгаа учраас болж байгаа тий. Тэгээд оролцсон хүн болгонд маш их баярлалаа. Би гоё ингээд нэрийн чин дуртах, нэрсүүдийн дуртах. Бүгдэнд нэг бүшлэн маш их баярлалаа. Надад итгээд цаг зав гаргаад ингээд урилгыг хүлээж аваад ингээд маш гоё илэндлэнгүй яриа өрнөсөнд маш их баярлалаа. It means so much to me, you know? It's like, how can I explain that shit? Тийм ээ. За тэгээд та нарын ингээд өдөр тутмын амьдралыг хараад сонсоод ойлгоод та ингээд дахиад дэвшилтэй ингээд сайжирч явж байгаад чинь маш их баяртай байгаа өмнөс чинь. Тэгээд Тоц тийм байна. Тэгээд season 2 эпизод юу ч дуустууллаа марцсан ба шүү дээ. За тэг ямар ч сан энэ удаагийн дугаар маань нэрүүд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Peace out. Гис дуустсан биш нэр мартчихсан байна. Жишээ нь одоо ч ингээд 10 сар тийм үү. Хамгийн сүүлийн дугаар би одоо хизээ өвцсөн баг 7 сар 22-нд нэг дугаар бисэн. Тэрээс би ингээд 3 сар юусе хинтэй ч үчээрээгүй шинэ эпизод бичээгүй ч юм уу те. Гайхалтай. Бас сонирхолтой факт дуусгах гэсэн дуусгах туунаас. Сонирхолтой факт гэх юм бол season 2-ийн ихэнх дугаар баг 3-1 шахуу өнгөрсөн 3 сард бичигдсэн. 3 сар 4 сар 3 сард ихэнх бичигдсэн байна да. Тэгээ бас 24 оны 6-7 сард бол нэлээд бичигдсэн. Тэгээд эхэндээ зүгээр л би яг өөрийнхөө таньдаг мэддэг хүмүүсийг оруулаад за болоо гэж бодсон бол цаашдаа ингээд яваандаа ингээд сайжраад гэх юм уу те ингээд improve болоод ингээд evolution явагдаад ингээд шинэ хүмүүстэй танилцж уулзах учраас тэгээд надад итгээд цаг зав гаргасан танартай маш их баярлалаа. Хүний амьдралын хин нэгний бусдаа хөгжих хамгийн үнцэнтэй зүйлсийн нэг бол цаг хугацаа байдаг. Тэгээд цаг хугацаа өөрийнхөө тэр үнц зүйлсийг надад одоо юу гэдгэлээ би мартчихсан байна уучлаарай. Хин нэгний бусдад өгч бол хамгийн үнцэнтэй зүйлс бол цаг хугацаа байдаг. Тэгээд зүйлсийн нэг бол цаг хугацаа байдаг. Тэгээд тэр цаг хугацаад зарцуулаад төлөлцөн ирээд хөгжилтэй гоё яриа, илэнлэнгүй яриа өрнөсөнд баярлалаа гэдэг шиг энэ хүртэл цаг зав гаргаж сонссон та нартай маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Peace out. За уучлаарай. Дахиад нэг хэд юм нэмчих таахгүй. Өмнө ислэнчлэн цаг хугацааны хувьд ингээд хэдэд сонссон гоё байна. Тэгээд тийм болохоор магадгүй энийг хамгийн анх энэ эпизодыг хамгийн анх сонсоод сонсч байгаа хүмүүс ч магадгүй тийм болохоор аль ч эпизодыг сонссон гоё сонирхолтой маш
энгийн мөртлөө сонирхолтой агууштай ярианууд season 2 дээр маш их яригдсан байгаа. Нэг хоёрт нь нэг эпизод болгон дуусны дараа минь тэгж асуух байсан, тэрүүнээс ингэж асуух байсан, ингэх байсан те. Тэрийг л хариулуулах байсан гэдэг болоо дандаа зүр ихэнхдээ ингээд төрдөг байсан. Гэхдээ миний нэг ойлгож авсан зүйлс нь нэг хүнтэй ингээд өдөржингөө суугаад юм ярьсан ч гэсэн хязгаарч дуусахгүй бүх юмний талаар ярьж амжихгүй. Тийм болохоор 3 цаг ярьсан ч гэсэн заримдаа ингээд дээрээгүй зүйлс зөндөд байхгүй. Тэр их сонирхолтой. За дараагийнх нь болохоор одоо ингээд миний арталт ингээд шууд дуурч эсвэл сүмийн хог дуурч юм ч тийм үү те. Тэг тэрнтэй адилхан season 2 ч юм уу ихэнх эпизодуудад дандаа нэг арталтаа шуумтай байдаг. Тэгээд яг хөө ихэнх гой подкастууд ингээд амар гой дуу дүрсний цугд ингээд чанар сайтай ямар ч артлын шуум мэддэг шуум байхгүй явагддаг. Минийх бол эсрэгээрээ байдаг. Тэгээд тэрэн дээр хэлэх зүйл нь юу вэ гэхээр яг нөгөө нэг зочин бид тэрийг ингээд мэдэрж байгаа зүйлстэй ингээд сонсож байгаа зүйлс, харж байгаа зүйлсийг ингээд сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн ингээд айл болох ингээд мэдрүүл бас их сонирхолтой юм болоо. Тийм болохоор ингээд айл болох ингээд сонсохдоо ч юм уу те ингээд энэ хоёр хүн ч нэр ийм газар ингэж суугаад ярьж байгаа юм байна ч тийм үү те. Ангаахын тэр нэг стади руу ч юм эсвэл UBH-ийн тэр нэг стади руу эсвэл тэр засаг түрээлэн ч тийм үү те. Тэгж гоо яг нэг гуруулаа сууж байгаа юм шиг ингээд мэдрэмжл өхөнд бол би нэг тийм артлын шүү маань тэгээд одоо ингээд гоё тайлбарж байгаа шилтгаан юм уу да? Шилтэг юм уу да? Одоо чинь би ингээд өнөөдөр ингээд бүтэн сайнны өглөө 9 цаг болж байна, 10 цаг болж байна тэгээд ингээд шууд дуурал намрын ингээд сэрүү орцсон навч шаарлцсан да ингээд O'Brien үлээ. Тийм шин чин People's Park гэх та нар ингээд Google Map дээрээс сайхаж юм бол ингээд гараад ирнэ. Би энэ газар ингээд зогсоод энэ дугаарыг бичээд ингээд дуусгаж чинь суу ихээр ингээд өвснө отон эсвэл ингээд юу гэдэг цемент ингээд хөтөн байгаа учраас суухгүй ингээд босоогоор ингээд бичээд дуусгаж байгаа ч гэдэг юм ингээд юмс ингээд ингийн баг тусмал ингээд гоё байдаг. Надад бол үнсэн тийм шиг санагддаг. Тэгээд усан уугаараа надад хүнд ингээд яригсэн сэдвүүд ингээд заримдаа байдаг ч гэсэн ингээд заа гэдэг ингээд угаасаа намайг ингээд усан уугаараа гэсэн гээгүй өөрийгөө хайрлаарай халамжлаарай гэсэн гээгүй угаасаа бүгдээрээ мэдж байгаа. Өөрөөсдийнхөө амьдралыг мэдж байгаа, өөрөөсдийнхөө бие хаа сэтгэл зүг бүгд ингээд мэдж байгаа. Гэхдээ илүүдэхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор ингээд хүний амьдралд ямар ч зүйлс тохиолдсон маргааш гэж нэг өдөр байдаг. Тэгээд хүн болгоны ямар зовлон яаж харах нь бас их сонирхолтой. Зовлон гэдэг тодорхойлолтыг гаргах тодорхойлолт нь ч гэсэн сонирхолтой. Зөрүүлээ аз жаргалтай гэдэг зүйлийг тодорхойлох юм бол хүн болго өөрөөр тодорхойлсон байдаг 43 дугаар дээр. Тийм байна. Тэгээд яг үндэ ингээд season 2-ыг ингээд эхнээс нь дуустал ингээд миний амьдралд тохиолдсон сайхан муухай аз жаргалтай хэцүү хүнд өдрүүд ингээд одоо ирээд харахад ингээд it's actually so much, you know. Тэгээд тэгээд өдөр болгон гоё сайхан аз жаргалтай байх албагүй ч гэсэн өдөр болгоныг гоё сайхан аз жаргалтай болох боломж л чамд өөрт чинь байгаа гэдгийг хэлэхэд таттай байна. Арай л ухаантай хэлсэн үгүйсээ. Тийм ер нь бол тийм шүү дээ. Өдөр болгон өдгийн цаанаасаа аз жаргалтай гоё сайхан зүйлс тохиолдох албагүй боломжгүй ч гэж магадгүй. Гэхдээ still энэ бол чиний амьдрал, чиний өдөр учраас чи нэг амар лаг гоё аз жаргалтай байдаг юм ахэд боломжийн гоё өдөр байх боломж чамд байгаа. Эргээд харахад одоо юу гэдэг орой орондоо орохдоо чинь өнөөдөр ийм өдөр байлаа. Ийм өдөр байх боломжтой байсан ч гэсэн би ийм өдөр болголоо гэж өөрөөр бахах хэрэгтэй жижигэн зүйлс дээр ч гэсэн өөрийгөө урамшуулж байгаараа хүн хэцүү цаг үед тохиолдох юм бол ганцаараа биш. Гэхдээ тэглээгээд бусдаас нэг тусламж ирэх гэдэг шаардлага бол байхгүй. Ягаад гэвэл заавал тэр хүмүүс албагүй шүү дээ. Чамд туслах албагүй, чиний зовлонг сонсох албагүй, чамд одоо ингэ сайхан үг хэлэх албагүй. Гэхдээ чамд чи өөрөө байгаа гэдгийг битгий мартаарай.
Тийм байна. За тэгээд одоо жинээсээ баярлах. Season 2 маань энэ хүү дугаар ингээд нэг өндөрлж байна. Энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Peace out.